Юу вэ? Ха? Юу вэ? Хин бэ? Хин бэ? Хин бэ? Окс! Уудлаа шүү! Хөдөлгөх юм бол дорч бодно шүү. Сайн байна уу? Муу хонгор. Газар дээр чинь нам бодно. Олиаха. Отохоо олиаха. Олиаха. Тэгэчихгүй. Олиаха дгүй. Тэр гутаг өчүүхэн ч хөрөхгүй. Нандагнан хайрлаж дахин шүтэж байх зүйл маань нэгдүгээрт юу вэ? Нэг би өвч. Хоёрдугаарт Зөвчтөр зүмчийг зогцсон бүрэлдүүлж. Их үсрүүлсэн. Хариу цагаан хөдөлмөр. Өмнөд тааха. энэ хэлснийг мэдэх хүн байна уу? Мэдхгүй юу? Маршал Юнжагийн Цэдэн бол хэлсэн. Тоо! Алуун цуваагараад хаад марш! Хөнгөр агаарчраасаа ихсэн хөлийг ажихуч авч хэмж социалист нийгмийн үнцийг эс шигмийг бүдний зүцгийг хайр хамгаалж өдрийг эсэж үлдэх шаардлага. Хат хөнгөр агаарчраасаа ихсэн хөлийг ажихуч авч хэмж социалист нийгмийн үнцийг эс шигмийг Нүдний зүцгийг хайр хамгаалж хөдөлмөрийг эсэж үлдэх шаардлага. Анчин гэрийн намансан согоо хээлтэй байсан ч нэгэнт амийг нь тасалсан учраас хээлийг нь гиз дотортоо хайж маглаад аваад явсан юм. Амиа алдаж бүү тэр янзгыг өрөвдсөн лус хүүхэд болгон ховиргон өөртөө авчээ.
Гэвч ёс хорсжээ. Анчин үр удамаар нь хараав. Гэртэн ирсэн самбууг аимшиг угтхан тэр. Эхнэр нь ухаан самурч, нял хүрээр нь хоол ихийн өөрт нь идүүлсэн мэдсэн самбуу галзууртлан уурсаж, эхнэрээ хөнөн, эцэст нь өөрөн амиг хорлогдсон хар ямаагаар чөтгөр дахин лусыг хараажээ. Дос хүүхдийн годов өвгөнд өргүүлэхэд анчны хараал түүнийг дагаж явсан хэнч мэдсэнгүй. Чичин. Ханаас юу хөөхөд аваад ирвэ? Ойгоос нэг юм хүүхэд болоод. Болоодоо. Аши. Ийм том болцсон хүүхдийг ойд орхичдаг. Харилсан дотортой бас байдаг юм аа. Энэ хүйг нь Энэ хүүхдийг ерөөсөө маргааш сумын төв тавьчих үгүй. Тэд нэр өөрсдөө яхаа мэднэ гэж. отоо минь аа. Энэ хүүхэд ойд хидж хонсон юм билээ. Чи бид хоёр мэдэхгүй шүү дээ. Бүр солидсон байна. Жохон тэнхрүүлж ягаад Сүрэн мэдээ. Бидний хүүхэд биш шүү дээ. Ямар ч байсан сумын төв тавьчих гэнэ. осгоцсон бол яа. Бүр нь хошоо ирсэн бол яах вэ? Таасан л золволч. Өвгөө. Гिचгсэн байлгүй дээ. Ийм амьтныг хаяад явчихдаг. Ихэнх гэж нэг арилсан дотортой амьтан байгаа л да. Ерөөсөө л өгдөх газар навчаад үгүй. Оо ах. За яасан. Би танд хэлээ гэж суураагүй шүү. Тийм байна лээ. Алей дөхөө. Энийг нэг эд цохоо таглаад өгдөө. За алив. Нөгөө хураасан төлөг яах харуулсан. Тэр чамд хамаагүй.
Сүрэгчээ. Түгжил ирлээ. Дахиад балгачаа явж гин үү? Суу эдээ амс. Юу хөөхд ойлаад байгаа юм бэ чи? Миний өччээр нэр алдсан шүү дээ. Бац. Алло. Энэ хиний хөөхд юм бэ? Чамд хамаагүй. Манай гэдэг чинээр дүүгээ заашлуулаад. Та чинь морь жилтэй гэдэг байгаа. За тэгэхээр чин готуу ах чин хулган өгөр бартуул. Та бараг үеийн ултар заах үстэй танаас. Тэгээс яаж готуу ах юм бэ? за түгжил минь. Их эцэг шигээ үнтэй яаж яриад байгаа юм? Жахан зах замбраатай байсан дээр шүү. Сүртэй штэ сүрэж. Тэгэл. Юу ч болов ах дуурлал хүн зарналдаг. За. Ахын хүүхэд биш бол өөр хэний хүүхэд болж таарах уу? Таныг эзгүүд эгчтэр өөр хүн амт ирээд идэм шүү дээ. Зүгчээ. Балгасан юм маш ингэж чадахгүй бол эртхэн морд. Шүн дөрөөгүй шилэн дайчгүй гэдэг дээ. Би ундаа яах вэ? Хүүхдийг харъя, шинжи. Автагаа адилхан байна уу? Эсвэл айлын ахтай адилхан байна уу? Сайн харнаа. Хамар доорх хагархай чинь цагтнаад байгаамаа да. Арай чи намайг эцгүү хоогоор ирээд байдаг юм биш үсттэй. За яалаа гэж тахаа. Дүүн ингээд мортлоо. Мал ах үйцүүдгэн. Өш. Хүүхдийн талаар битгий олон юм чавчаад байгаарай. Ойлгов уу? За ойлголоо. Өш ядрагч араас өрнө гэж. Ингээд л хэл ам татлаад эхэлж байгаа юм да. Хүн байна уу? Ахаараа. Хүн байна уу? Хүн байна уу? Ахаараа. Хүн байна уу?
Олноос чи идлээ шүү. Тэгээд яана гэж. Дахиад өгöd болоод. Дахиад алдах юм уу? Баярлалаа ихэд болж болно шүү дээ. Эмч бие хурдан дээгрүүлээрэй гэсэн. Харитаа хэл. Би танд эмчилгээ хийж өгнө үү? Гэтэ дахиад хүүхдтэй болох магадлал том баг.
охиндоо суу халаа та. Тэгээд яана гэж. Дахиад өгöd олоод дахиад алдах юм. Баялаа ихэ тулж болно шүү дээ. Эмч бие хурд тэнхрүүлээрэй гэсэн. Би танд эмчилгээ хийж өгнө үү? Гэтэ дахиад хүүхдтэй болох магадлал том баг. Өгшөө. Охин огдөө. Согоо. Хөгшин аав нь охиндоо согоомаа гэж нэр өглөө. Миний охин аавтаа ачлалтай, ээжтэй инэрлэлтэй, их эрдэм номтой сайн хүн болоорой. Охин маань сайн хүн болно. Харин та хоёр охиныхоо том болохоос өмнө өнгөрөөдөж болохгүй шүү дээ. Хүүхд сонсчлаа. Миний хөгшин сүүн халчаагүй юу? Үчээд ирдээ. За. Хөгшин аав нэг сүүн амсуулъя.
Бурал аав ээж хоёр нь ямар хүүхдтэй байж үтсэн биш дээ. Учиртай болоод л миний охин аав ээж хоёртой ирсэн ба. Ээж нь сургалаад ирэхгүй бол Бурал аав ээж хоёр нь хүүгээ өсгөж том болгоно. Үди тэди одоо шийчээд байгаа юм миний хүү. За. За миний офтойдор хара. За.